За сайн уу манайхаа. Дээр өөрөө подкастын 4 дахь дугаар эхэлж байна. Юу цаана уу? Сайн уу? Юу яцхан? Өнөөдөр бүгдээрээ 10 жилдээ 10 жилийн тухай дурсамжаа сэргээд ирнэ. Та бүхэн ч гэсэн өөрсдөө дурсамжаа бодож сонсоорой. Миний хол жоохон бүүдгэр гэсэн. Надаас л нэг гоё юм хүлээд юуг баг. Надаас бол өрөх чимгаар сүрх чимгаар наа. За тэгвэл 10 жил. За дог ч 10 жилдээ ямар хүүхдтэй юу хийж юу цахилгаат ч юу 10 жилийн крашууд ямар шүү бэ? Бүтэлтэй бүтсэн краш байна 10 жилдээ. Би ч нөгөө захын сургууль сурдаг гэсэн байхгүй. Манай ч хамгийн сүүлийн 11 л үү? Эхний 11 л үү? 11 дугаар анги гэж. Тийш дээ нөгөө 12 жилээр сурдаг бол 5-аас 7-оор өсөрч мөсөр. Тийм бид нар чинь төвдгөө юмсан дундаа нэг өсөрсөн. 6 дугаар анги мэнг суугаагүй юм болов. Би чинь 10 жилтэй амар гарах хүүхдээсөө хичээлэл хийдэг. Онц сурдаг. Би онц сурна. Онц сурдаг гэсэн. Тэгээ би жоохон удаан байсан юм аа уусаа. Гэтэ тэр уусаа нэг юм хүн болгоны онцлог юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Би их амар ямбай мөртлөө жоохон удаан. Яг хүүхдүүд болохоор яг адилхан үр дүн гаргадаг хэрнээ жоохон хурдан мурдан. Тэгээ манай физикийн багш намайг 6 дугаар дундаа ингэж орсон жил. Уг нь гайгүй манай ээжжүүл ахчлуу тэгэлсэн юмсгээ. Уг нь гайгүй сайн авах гэхдээ жоохон удаан юм билээ. Йой. Тэгээ би тэрэн дээр амар реакцлаад би үрг амар муу гэж бодоод. Тэгээ ер нь тэрнээс хойш юм жоохон. За би удаан юм чи гэж бод. Тэр угаасаа тийч хэлэх явсгүй байсан байгаа байхгүй. Тэр угаасаа ингэ хүүхдүүдийн онцлог тэгээ. Ямиг би тэг яг бүр амар ингэ юу гэдэг нөгөө бүр юм учир жанцангийн олох гээд хичээгээд байдаг. Би өнгөцгөн бодоод хүүхдүүд бол ингэ өнгөцгөн ойлгохгүй ингэ ингээ томьёонд нь орлуулж марлал амар хурдан бодсон. Би тэг юм жоохон ойлгохгүй л жоохон уддаг л хэлсэн юм л та. За чамаг яасан. Би таны ингэж надад ялах юм байна гэж бодсон чинь манай багш бүр яг чинээсээ яг тэгж хэлсэн шүү дээ. Тэгээ бүр ээжд ингэж би яг адилхан гэсэн ингэж нэндээ уг нэг дэжхөө хүүхдээ байгаа. Гэтэл жоохон удаан нэлийн удаан шүү. Харин тий яг тэг би бас тань шиг яг яагаад тийм болчих гэж амар боддог байхгүй. Тэгээ би дунд ангитай тэр тэгж боддог байснаасаа болоод хитрхи нэг ухаж ойлгохгүй тэр тэгж ухаж ойлгох чадахгүй байснаас болоод математиктэй муудсан шүү дээ. Тэрнээс бусад хүүхдүүд шиг ингээд яг тэр шиг явсан бол би математиктэй сайн хийвлээ. амарлаг онц дүмөнтэй тий. Амар эсвэл нэг бага анги дээр тийм үг сонсож байгаа болохоор жоохон паниктсан гэж магадгүй. Үрг амар муу гэж бодсон юм шиг байгаа. Уусал дээр сөрөг утгаар л хэлсэн байгаа зү тий багш. Сөрөг утгатай шүү. Үг шүү. Тэгэл манай бага ангийн багш би нэг юм амар гайхдаг гэсэн байхгүй юу. Жоохон даас амар их юм боддог хөөхтэй. Тэг миний хүс цагаан шүү дээ. Миний хүс цагаан шүү дээ. Тэгээ манай бага ангийн багш амар хүүхдүүдийг бас амар ялгаж харцдаг. Муу сурдаг, он сурдаг гэл 0-1 тэр мэд гэл. Тэг ингээ гайгүй сурдгуудаа ингээ урагшин суулгачдаг шүү дээ. Тэгээд муугийн жоохон хойшин суулгаж малгаал. Тэгээд байнга ингээ лад үзэл зодоол цохол. Манай багш амар зоддог шүү. Бүр ингээ самбар дээр шохооны хайрцагтай шохоо мохоо авчиддаг. Йоо. Амар орилж марлал манай багш юм зүрх өвчтэй. Тэгэл яг нэг муу хүүхд ингээ тэр зэгт нь муу гэдэг ингээ бүр цололцдог. Ерөөсөө сайжрахгүй хүүхд юм шиг. Тэгээ муу сурдаг л бол энэ муу угаасаа муу гэд бүх юм дээр муу юм шиг ингээ харьцаад байдаг. Тэгсэн тэгэл зарим нэг хичээл ойлгохгүй ч гэсэн өөр зарим хичээл дээр сайн байгаа шүү дээ. Тэгээ би багш нарыг яагаад тэгээд гэдэм бол тоо тэр чинь уг нь сайн л хүүхд шүү дээ. Заавал бүх юм дээр тэгмүүд яг нөгөө багш ингээ ялгаа харьцчихаар хүүхдүүд дагаад энэ муу энэ сайн гэд бас дагаа ялгаж харьцдаг тийм юу ихлэл тавьж байгаа байхгүй юу. Тийм. Тэгэл нөгөө муу сурт хүүхдүүдэд тоодгүй гадуурхдаг ч юм уу тий.
Хэрвээ тгийг бол хүүхдүүд юм чинь тэгэл найзлал явчихлаа шүү дээ бүүнөрөө. Тэгээ ер нь бол бага ангиас манай анги нэг юм сонир барагдтал цаахгүй юу. Уг нь бол коллективтэй байх үгүйс нь багшаас амар шалгалж байгаа байхгүй. Тэгээд дунд ангид ороод ууны гайгүй багш авсан юм аа. Тэгээд 2 жил болоо тэгээд уушгины үсэл яваад гисэн. Тэгээ нэг хөгшин багш аваад амар ааштай. Тэгэл тэндээс манай бүр ингэ задралын их уурхавлаа. Тэг ингэ 3-4 парагц болж хуваадч юм байна. Сүүлдээ бүр элитийн эмзгийнхаа. Тэгэл хачин болвол тэгэл 10 жилийн миний хувьд бол нэг тийм одоо бодохоор нэг гоё юм бол байдаг ш. Гоё байж тэмээ. Гэсэн ч юм байдгүй. Тэгэл шинэ жил нь л урлагийн хүмүүсд зарим эцэгчүүд бүр амар анхаарал өгч мөгдөг. Хүүхдтэйгээ хоцсон тийм бүр амар хамаатан садны дуудал нүур хамын даруудлан бодож мөгдөг амар гоё балаж малж авчих зүйлсүүлээ. Нэг тийм ялгаан амар их гаргадаг юм шиг санагддаг надад. Эсвэл захын сургуулийн сумлахад гэдэг. Эсвэл бүх сургууль адилхан юм. бүх сургууль. Гэтэ хоног өмсөн зүйлснэр нь бол нэг ялгаад исэн юм бол байхгүй зүгээр суулгаараа амар их ялгаад. Тийм. Адилхан л муу сардаг юм биш бүгд. Одоо бодоход шил тэнийг санагдав. Тийм. Би бас яг тийм эс. Би тэгэл эхлээд бол ингээд би багтаа амар юу байсан хгүй. Нэг юм кино гэдэг чинь чи яг тэгэрэг л хэлчих юм бол тэрээ нэг гүцэлдүүлэхгүй болдгоо нэг юм хараал урчдаг, шишлэгт урчдаг. Аан хаатай үеийн тоолсон. Мэдгүй заа. Тийм кино гэдэг байхгүй яг тэрэн шиг ингээд надад хинэгэн команд өгч тэгээд ингээд наваа жоохон байхаас ахлаад яг өөр хөрөө байх гэж юм хүсдэгсэн байхгүй. Тэгээд би яг ер нь ингээд хүний хийгсэн юм л хийж чадахгүй болох юм байна гэж амар бодолтой. Тэгээд багш маш ингээд тэр даалгавраа хийгээрээ тэрийг хийгээрээ одоо энийг ингээд яашаа машаа гэж хийсэн бүх юм бүр яс таг гэдэг байсан байхгүй. Хийхгүй л уусаа болохгүй гэсэн талааны юм юу те. Тэгээд хөр ихэндээ бол зүгээр тэрүүгээр л ингээл хийгсэн юм маань бүдэн яг та хийдэг байжсэн чинь тэрүүгээр бас нөгөө нэг сургууль орохоос өмнө 5 мовтой байхдаа үсгээ сурцсан тоонуудаа баг мэддэг л сургуульд орцоохгүй. Манай нэмээ нөгөө 10 жилээ 100 болохоор бүх ачнараа лагер дээр зөвлөж байгаа хичээлийн зааж өгдөг. Та нар дараа жил сургуульд орно ингээд үсгээ сурцсан байх хэрэгтэй гэл зааж өгдөг. Тэгээ би анхнаасаа нөгөө нэг юмаа мэдээ ийм юу гэдэг юм шиг л би энэ хүүхдүүдээс арай илүү мэдээд байгаа гэмтэй өөртөө амар ихтэй болоод тэгээ шууд юмуд амар сайн гэдэг болчдөг. Тэгэл би өөр амар сайн байсан байхгүй. Тэгэл ингээд томатог ингээд би ингээд суучдаг зөө. Ингээл томатол суудаг. Завсарлагаар ингээд хүүхдүүд гэл ярилцтал гүйжээс партнерүүд дундуур ингээд дөнгөж би ингээд суучдаг. Яг л томатой. Тэгэнгүүт багш орж ирээ та нар өстө нэндэ шиг л юм томатой байх хэрэгтэй мэрэгтэй гэж ярьдаг. Яг тэгдэгтэй. Та нар номын сурахгүй бол номхны сур гэж мэдээлээ. Тэгэл би номхон байх хэрэгтэй байл гэж боддог. Тэгээд би өөрөө сайн ингээ бодсон чи яг нэг удаа ээжд багшдаг хэлж байдیں۔ Мөн нэг үсэн гэтээ даанч удаа ингээд зэн би ингээ дотор юм тал игээл амар сонир харлал нэх амар муухай мэдрэмж мэдрээд багтахудаа баг уруулт мэдэрч. Тэгээ би бүр ингээд амар сонир болоод маргаашаас би амар хэцүү. Тэгээ би амар хурдтай болсон шүү дээ. Тэр бүр амар хурдан болоод зөө. Сарандаа хичээгээд тэр ихтэй амар хөгийн төрүүлж ирсэн хүүхдэн 5 ч юм уу те. Тэгээд дараагийнх нь 4 ч юм уу гээд оногийн бас нэг тийж өгдөг. Заримдаа тий. Манайд л тэгдэг байсан. Тэг манайд ингээд амар хурдан сайн идэг гэдгээр нь багш нар амар мэддэг. Тэгээд угсаа энэ сайн юм байна гэж боддог гэсэн. Тэгээд би харин тэгээ би дунд анги хүртлээ бүр амар итгэвтэйсэн байхгүй юу? Ерөөсөө сайн байх хэрэгтэй юм гээд. Тэгээд аав ээж хоёр ингээд намайг ингээд манай нандагийн хичээл дээрээ онцгорсон та нар ингээ харамар гэл тийм юмдаа ингээд төрүүлсэн гэл миний мөндийг харуулвал юм баярлал өгдөөс ихгүй. Тэгэхээр би ерөөсөө сайн байвал ингээд хайрлуулсан байна гэж бодоод бас тийм. Тэгээд би 7 дугаар анги хүртлээ амар хичээл багш юм асуул та нар тэр юу гэж бодож байгаа юм би харин чи би гэлээ хүүхдэд уусаа наваа за нэнда өргөндөө гэж бодсон гэж тэгсэн. За нэнда авчих.
Тэгэл би ингээл гэж хариулмаар данууд өгдөөсөн. Самбар дээр гарч ботгоо би. Тэгээд дэжсэн гэнт нэг өдөр би амар ядарсан шүү дээ. Залхацсан юм. Тийм. Зүгээр тэгж амар хичээхээс ингээд зүгээр ядраад. Тэгэл багш ингээл юм асуу шүү дээ. Юу гэж бодож хариулах юм байна уу гэвэл би зүгээр ингээд уршаа харуулсан. Тэгэл нэг амар шууд ингээл уралдаж тэгэхээр ингээд болоод тэгсэн чинь бүр нэг манайх намайг бүр гайхаад. Чиний би ч үтсэн өнөдөр гэж байна. Тэгээ донд ангитай юу? Тийм. Тэгээд тэр үед аав надад нэг компьютер авч өгчээсэн. Тэгээд би Plant vs Zombie гэдэг тоглоом хийсэн зэ. Тэгэл тэрэн дээр донтоол хийсэн чи интернет тавьж өгөөл тэгэл би чи аниме үзэл. Өөр нэг хичээлээ тоохоо байлаа. Тэгээ нэг гэрэн луур амар хийдгээс өгчөн байхгүй болж болоод. Тэгээд нэг удаа биологийнхаа шалгалсан дээр би C авчихгүй. Би амьдралтаа A-с доош дүн авч үзег байхгүй тэр. F гэж мэдгүй юу? Би 95-аас ч доош авч байгаа гэх юм. Тэгээд чичэн бүр. Тэгээ би бүр ингээд тэрэндээ би гол нэмзэглэхгүй байгаа ш. Нэг дүн тийм амар чухал байдаг гэж би ерөөс нэг бодоагүй. Угаасаа намайг нэг шалгалсан дээр ингэж авчихсныг хааж мэдгүй юм чинь тэгээд бодож байсан чинь нөгөө нэг манай анги дээрээс нэг гавл онц урдаг мос урдаг гэдэг амар болон фракц тийм. Тэгэл онц урдаг фракцны хоёр хүүхдэрсэн. Нэнда чи си авсан юм уу? Аяна гэж бэл. Одоо чи бүр хүнээ байж чигээр нь тавьдахгүй болж юм л тэгэл. Чамтай нийлээд болчихсон. Тийм. За мэтээс аяа. 10 жилээ. Хэлсэн юм уу? Оо ямар мөчлөр. Яг таны хэсгийг хасчих. Одоо шинээр ороод. Загвартай шууд оруулсан би. За тийм ээ. Би бас тийм тэгэл 10 жилээ төгссөн хүмүүс тусалж байгаа л ирлээ шүү. Би цэнгэлэгч явдаг. За тэгсэн та мандрин дээд юм. Тэ штэ би иддээ штэ. Энэ бод чихэн мандрин юм те. Тэ штэ. Ямар форум ч юм шиг харагдав. Нөө маникюр шиг харагдсан. Юун дээр тавилгаан дэлгүүрт. За 10 жилийн юу гэж ярьж байгаа хоёр 10 жилийн түүх ямар хүүхэд байснаа ярьж юм да. Өөртөөхөө нөө өөртөөхөө. Та 10 жилдээ ямар шиг хүүхдээ амар хүн сэдвэр ярьж. Энэ угаасаа сэдвийн жагсаалтанд бэсэлтэй дээ. Үу тийм үү. Миний 10 жилдээ ямар бас нэг ярих юм бол хүмүүс бүр стресстэй баха. Хоёр хэдэгтэй би сонсморх юм. Би жоохон сүрэг юм байна. Харин тийм ээ. 10 жилд одоо сүргэл юм байна. Харин тийм ээ. За тэгвэл чи 7 дугаар ангиас 7 дугаар анги хүртэл ярьсан юм аа? Ярьсан. Би ерөнхийд нь ярьсан. Чи 7 дугаар анги хүртэл ярьсан юм уу? Тийм. Үгүй яг 7 дугаар анги хүртэл ярьсан юм байна юу? Үгүй би тэр яг бага юм байна. Яг 7 дугаар хүртэл яриа. Зөвхөн ерөнхийдөө тийм байсан л гэж ярьсан. Амар их нөгөө ялгаа гаргадаг. Багш нар амар их ялгаж ярьсан. Тийм онц хүмүүс үлдгээр юм. Тэгээд хүүхдүүд тэрнээс нь багшийн хандлагаас болоод хүүхдүүд бас нэг амар гадуурдаг. Багшаас ер нь бүх юм болдог гэж ярьжсэн. Багшийн хандлагаас болж хүүхдүүд гадуурхах хүнээ сонгодог гэж үү? Муу одоо багш нэг хүүхдийг муу гэлтэй муу сурдаг муудаг гэл амар ангид дээр за ингэж байна шүү дээ. Тэнгүүд хүүхдүүд аваад ер нь. Тийм бүгд тэгж босгодог мурдаг. Энд яг тийм. Онлайн клуб тэгдэгсэн. Юу ямар амсгатаж. Танах тэгж байгаа юм. Ер нь бол гуруулаа зам 3 өөр үе 10 жил шүү дээ. Үгүй чи хідээс хэдэн оны үед 10 жил 7-аас 18. Нандаа болохоор 7-аас 18 юм байна. Би 2-оос 12. Үу тийм биш үү? Тийм шүү дээ. 2-оос 12. Та болохоор 2-оос гэдэг нь 2002-оос 2012. Чи 2002 онд 1-р гээд орсон юм уу? Их үрхий тийм үү? Чи надад тийм дүүл үү? Йоо. Та хэд ба? Та надад 4 тав. Би чинь 7 настай сургуульд орсон гэхэр чинь 96 онд. Би 8-д орсон. 96-аас 2007 он болтол. Тэгэхээр чинь нэг нь 96 онд ихээсэн, нөгөөх нь 2002 онд ихээсэн, нөгөөх нь 2007 он. 2007 онд ихээсэн байна. Тэгэхээр гурлаа яг нэг 5 жилийн зөрүүтэй яваад байна тий. Тэгвэл нэрээ сонирм юм байна. Оо, тэгтэй шүү дээ тий. Яг
яг нэг талаа дээрл хүлдэс хүмүүс заримдаа амар сайн дэмжих санагддаг. Тий. Ийм сэтгэлийн тэнхээд байх юм сайн явна. Сэтгэлийн тэнхээгүй бол доош. гадна ийм амьдрах арга болсон юм. Урд чадварны илүү сайжирсан юм. Хүний арга юм бол яг бүр амар доороо тийм нормал юмнууд нь бол хийж чадахгүй л хаалта. Нэг юм хүн аргалаад ингээд яваад гараад идэв шүү дээ. Нэг он сурд шалахгүй мөртлөө ингээд хуулж муулаа яваад идэв. Хуулж муулаа анз гараад идэв. Та угаасаа си авч үзсэн үү? Та си гэдэг юм дүү. Мэдээж дээ би бие тамир хичээлээр дандаа FD авдаг гэсэн тэгэл багшаас гуугаал бөө юм болоод бусад хичээлүүдээрээ явж байгаа гэл тэгэл бөмбөг авч өгвөл янз бүр юм цэвэрлэг янз бүр юм хийгээл тэгэл арай гэж гардаг гэсэн шүү дээ. Би бие тамир дээр бол үргэлж хамгийн дайтлан си тэгэл тийм юм FL гардаг гэсэн. Бие тамир нэг онц гаргацад яа тийм. Гэхдээ бие тамир дээр чинь шпагат суулгаад суулгаад тэг яаж тэр чинь 180 суух юм? Тэг 60 градусаар сууж байгаа байхгүй юу? Тэгээ яадаг тэгмүүд чинь шууд таалмал. Юу вэ? Тийм шудраг муухай шудраг. Тий амар шудраг би тийм флексибл биш. Амар урнаграач байгаа ш яаж суух юм? Хүн болоо шууд л гарчдаг гэсэн. Чи бол угаасаа суудаг баха. Та нарыг тэгж юу суулгадаг гэсэн юм? Үгүй намайг бол Өдөм орноо өсвөл тэгэл чи өөсө бусны юустэй за бид нар зүгээр нэг бөмбөг өгөөл хайчдаг юм шүү дээ. Тэгэл аралцаал тийм. Модон морин дээр өсөрч хагаад энэ инех юм биш. Энэ юурээс инех юм биш. Амар инех. Зүгээр нэрээ бидний физикал хичээл айгүй хүнд ордог байсныг би одоо л ойлголоо. Модон мориныг өсрүүлж жагаад нэг хүүхэд нөгөө нэг гараа авч амжихгүй дээрээс нь өсөрч тугаад гар болчихсон шүү дээ. Тэр юу тийм техник мэгний заахгүй шууд өсрүүл. Хөө тэгэл өсрүүлэл гэдэг өсөр гэлдэг. Нэг амар хойны юм тоож байгаа юм шиг одоо өсрүүсэр гэл. Би ямар ч юм тийм байх ёсгүй юм тийм. Манай их сургуулийн бие тамир бол амар байсан. Шууд нөгөө нэг хоёр заалны нөгөө аим том заалтай тэгснээр хоёр нэг ингэж тойрчод ингэж буцаж ирэхийг нэг гэж тооцсон заяа. Тэгээд хэдэн секундын дотор 1 минутын дотор 10 удаа тэгэж гүм гээд. Тэгээд тэр ямар мэрэгчлээ болох гэж байгаа хүмүүсээ тэгэж гүйлгээд байгаа. Санхүү үдэн. Хамгийн гоо хэрэгтэй байна. Тэгээд 1 минутаас хитэрч штэ угсаа ингэ амжихгүй штэ. Тэгээд хитрэг болгонд 100 оноос 1 оноос 1 секунд тэр. Вау. Тэгээд байгаа заяа. Тэгээд 20 секунд хоцорчих юм бол шууд 80 юм. Тэгээд хүүхдүүд бүр тусна нөгөө цээжинд нь цусан байддаг штэ. Тэгээд ухаалж малтчихсан хүүхдүүд тийм штэ. Тэгээд нөгөө нэг юм саний аяллаар явуулж штэ нэг хичээл. Оноо аав, нэмэлт оноо аав гээд тэрнээ бүр уулын оройроо гүйлж юм лээ. Тэгээд би нэг хэрийн хэрийн хоёр авир өндөр байдтай ингээд хэлцүүтэй шигээс авахгүй уруулаад би баг ниссэн ш. Миний хөл чи нөгөө нэг юунд таврон ингээд дайгдаг мэлхээс юм шиг. Галанд жилээ. Жишээ 70 дугаар хүртэл ярьсан юм шүү. 7-оос хойш юу болсон юм? Юу тохиолдсон? Тэгэл би тэр хүүхдийг тэгээд хамт бүр уйлсан ш. Чи юунд? Би яг жигнэс хамттай уйлээстэй цомоос босно уйлна. Бэлгээж сайжруулсан найз чинь тэгэл хүмүүст бүлэдүүлэл хичээлээ болохоор ч уйлд юм байна. Үгүй. Намайг тэгсэн баггүй. Би амар 100 авч явжсэн 70 авсан байхгүй. Анимент томтоо. Тэгсэн чинь наа бүлэд чи 70 авсан байх бас бүлээ. Тэгээд би уйлаад яг хажууд нь би бүр уйлсан заяа гэдэг. Тэгсэн чинь нөгөөд чи ямар санаа. Яна би тэгж хэлээ юм үлээгүү гэл тэгэл аргадаал явсан л та. Таны харшилтай юм авчиж яваад л. Зүгштэй, луун л шүү дээ. Оранж. Би юу ч хамгууж байгаа. Би бүр сүүч ууж байгаа. За, сайн би бүр оранж идэж байгаа. Харч байгаа бабагаар эзэрөө дасах гэж байгаа. Тэгээд би дүн амар сайн үгүй юм амар чухал юм байна гэж ойлгоод тэгээд би зүгээр дүнгийн төлөө сурдаг болчихсон. Тэрнээс өмнө л би угаасаа юм сурахын төлөө сурдаг байсан байхгүй юу? Тэгээд 7 дугаар 1-р анги хүүхд юм сурахын төлөө сурж шээ. Тэгээд би юу яасан ш. Тэгэл дүнгийн төлөө сурдаг зүгээр ингээл хий хамаа хоосон юм цэжлээ шалгалт өгөл мартчихдаг зэ. Тэгээд би байна. Анда. Тэгэл юм дүнгийн төлөө сурсаар агаал туссан байна. Их сургуультаа ч гэсэн баг дүнгийн төлөө сурсан юм. Угаасаа их сургуульд сурсан юм нэг ч хэрэг болтгүй.
Тийш. Танай мэрэгчлээ л. Сургуульд бол зүгээр сахлах батлаа амар хэрэг болдог юм шиг санагдсан. Ачаал таах. Их сургуульд бол нэг хэрэгтэй юм заадаггүй шүү дээ. Ямар муухай. Яг үнэндээ шууд ажлын байран дээр бэлэн төгсөгч бэлдэж гин үү бэлдэхгүй л байгаа Гүү штэ. Гүү. Тэр чинь бүр дэлхийд аяар тийм. харин тийм л дээ. Тэгээ харин тэндээс их сургуулиас харин тийм сахилах бат тийм юу гэдэг. Их сургуулиас ирээдүйд нэг ажил хийх хамт олон бүрдүүлж гарч ирчих чинь. Байн сургуулийн хөтөлбөрийн шүүмжлээд дээ шүү дээ. Тэрнээс их сургуулиас л арай өөр юм сурсан л гэж шүү дээ. Гүү тэрий чинь харин ингээд айгу гоёор хүмүүст орлоо. Гүү ингээд оюутнуудад ингээ айгу гоёор орох юм бол ууг нь хэрэгтэй юм заа. Харин тийм ээ. Тэгэхээр тэрийг ингээд нөгөө оюутнуудад яг тэр хүрэх гээд байгаа агуулгыг хүргэж чадахгүй байгаас л юм болж байгаа. Тэрнээс яг тэр агуулгыг яг зөв аргаар зөв агуулгаар зүгээр ингээд оюутнууд хүрэх юм бол тэд нар бол их хүмүүс сурах байхгүй. Тархин гэхэд нэг хэрэгтэй шүү дээ. Одоо яг тийм шиг заяа. Яг тэр чинь 10 жилийн хүүхдүүдэд бас зүгээр орох хэрэгтэй. Гэтэ тэр авах юм бол Ямар чанар алгаач. их хүмүүс юм чи. Одоо яг нэг хэрэгтэй юм гэвэл эрүүл мэндийн болсон шүү. Үнэ яг үнэ. Манифестыг азаагийн нэг ангид заадаг гэсэн шиг тийм юм бол үнэхээр амьдралд хэрэгтэй байхгүй тий. Тэр чинь гэхдээ би бас ингэж бодсон. Нөгөө тэр манифест гэх юм хүмүүс болохоор 10 жил жоохон ерөнхийд нь ингээ тийм байдаг шүү гэдэг нь ингээд ямар нэг хичээл дээр хэлж өгдөг юм уу. Тэр нөгөө Уран зохиол мөхөл хичээлээ илүү зүгээр юм шүү. уран зохиол. Нийгэм дээр ч юм уу. Тийм нийгэм ч юм уу мэдгүй нэг тийм Хүн хүн байгаад ч юм уу тий. Тийм хүн байгаль дээр чинь яг тэрийг хэлэх хэрэгтэй байхгүй хараа. Одоо хүүхдүүд ойлгоно хараа. Нэг бүх юм энергиас үүсдэг мэддэг гэх юм бол ингээ ерөнхийдөө тархин тэр мэдээлэл нь үлдчихэж штэ. Тэгэхээр цаашдаа жоохон талаар сонсоход амар үлддэг. Тийм жоохон байхад бүгдийг ингэж одоо байгаа шиг observe ингээд ойлгохгүй байхгүй шингээж авахгүй. А гэхдээ жоохон байхад сонссон байсан мэдээллийг дараа нь сонсоход ингээ бүр амар сайн ойлгодог байхгүй юу. Тэгэхээр өмнө нь ямар нэг байдлаар сонссон байх хэрэгтэй заяа. Боловсролын системийг ер нь шинжлэх нь хэрэгтэй зөв. Үнэ. Зүгээр л өөрийгөө ингээл зүгээр гой бодилдог гэж боддог гэсэн охиныг энэ настай эрсэлгүй өстой мод зод гэж тэгэхээр насан туршаа бүжиглэхээ болсон хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг нөгөө багш нь хэлсэн байдаг. Багш нар амар бол багш нь хэлсэн. За. Би одоо юм яриа. Би ингээд 10 жилийн дараах юм. Бүр өөр шүү дээ. 1900 хөгчөө. Тавгасан ийм эсрэг хөгчөө. Тал сонгогдсон нэг юм. Эсэргүү. Үнэн би үнэхээр эсэргүү заяа. Гэтэ хүүхэд болгон өөр штэ. Юмыг хүлээж авах нь бүгдээр начиг биш нүгнэ. Хүмүүжлтэй. Гэхдээ за би яг өөрийнхөө л зүгээс ярьчих заяа. Нэгдүгээр ангидаа орсон юм. Тэгсэн чинь би 97-д орсон юм. Тэр нь болохоор сансрын сургуулихгүй жоохон захын доо сургууль. Тэгээд тэр нэг түнэлт ирэх юм биш. Цаашаага жоохон түнэлээс доошоо гэдэг. Цэнкаа гэж биш ээ. Цааш нөгөө тал руу. Түнэлт чи нөгөө тал. Жоохон зах руу. Тийм жоохон зах руу сургуулихгүй. Тэгээд тэр л ингэ нэгдүгээр ангидаа орсон юм. Тэгсэн чинь нэгдүгээр ангид орохоос өмнөх юм аа ярихгүй болохгүй юм. За юу. Цэцэрлэгт сураад төгсөнгүй мэдгүй. 6 настай хаад намайг цэцэрлэгээс болохоор гаргаад ингэсэн англи хэлний юмд явуулсан байхгүй юу? Аав 6 настай. Тэгсэн чинь англи хэлний юмд явсан чинь нөгөө нэг ABC гэх юм хүмүүс алдуу муу заагаал гэсэн чинь надад англи амар амархаа санагдсан байхгүй юу? Oh my god. Монгол хэлнээс гоё санагдсан заяа. Ярахад аягүй өвтэйгэн, хэлэхэд аягүй өвтэйгэн бүх юм нь яагаад ч гоё. Заяа. Яг ингээл ааруул мааруул гурлд ингээл лавшаа машаа идэж чад яг юм гоё газ дондаа юм хэрдэж хэрэг идээд таамш аягүй гоё санагдсан заяа. Тэг би бүр гонтоод заяа. Тэг ангийнхаа хамгийн сайн нэсэн баггүй юу? Тэгээ одоо ангийнхан дараа маагачлуу нэг өсөглөө хамаан дээр AB өсөмсөг болвол аягүй сайн байсан. Дараа шээсэн байж магадгүй. Тэр AB өсөг болсон. Гэтэ би хүүхдүүдийг загнаад идэв гэснийг бодоход зүгээр уурандаач загнаад юм уу? Дараа басан болохоор цаг. Жох юм яриахаар shut up. Тэгвэл энэ дорог хан close the door. Тэгэж игээл заяа. Тэгээд тэр чинь нөгөө Монгол өсөг үзэг байхад намайг бэлтгэл ангид явуулаагүй англи хэл юмд болсон заяа. Тэснэ ааж намайг нэгдүгээр ангид оруулахдаа оруулж байгаа штэ 7 настай нэгдүгээр ангид оруулж байгаа. Тэр бид 8 настай ордог гэсэн юм. Тэсэн чинь нэгдүгээр ангид оруулахдаа тэгсэн.
Тэгэл сургууль явлаа гэж хэлсэн л хэл та намайг тэгэл сургууль явлаа гэж би ч баярлалаа. Би угаасаа он сурдаг юм чинь гэсэн бодолтойгоор би явсан байхгүй юу. Угаасаа он сурдаг юм чинь би сургууль дээр очиж таална. Oh my god гэстэй хамгийн сайн man гэл амар ихтгэлтэй цүнхөө үрэл ингэ явсан чинь тэр англи хичээлээр завсарлаа гэж юм байдгүйсэн байхгүй юу. Завсарлчаад ороод ирмэр гэдгүү ингээл хичээл орсоор байгаа л тэгэл тараал тэгэл тардагсан байхгүй юу. Тэгээд би нөгөө ер нь сургууль дээр юу болдог гэхээр ямар ч мэдлэг боловсруулалтууд ирлаш л үзчихсэн дээ. Тэгсэн чинь ирлаш дээр ингэдэг штэ нэг хонхон дуурдаг штэ. Хонхон гэлдандан ингээл дуран юмслэл гэл хүүхдүүд дөрөлтөд цүнхээ аваад ингээл мөрлөж гараг уудаг штэ. Би сургуулийг тийм байх хэрэгтэй мөн гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь нэгдүгээр ингээл нэг ангид оруулаад суулгаал тэгэл тэгсэн чинь шууд төсөн бүсэг заагаагүй манайг танилцаж мэлцэл юм болоод. Зурлан морлоо зурлаа. Тийм нэг юм зуруулаадсан. Тэгэл би нөгөө тийм амар too easy. What the fuck? Би яг энд байх ёстой хүмүүн үү гэж бодож амар энэ төрөөс очихгүй. Тэгсэн чинь хонх дуураа наа тийм. Тэнгүүд нь би ч хамаг зүг руугаа гэлээ. Нөгөө дотор номнуудаа хийж мэгээл пеналаа хийж мэгээл тэгснэ аваад амар өөртөө итгэлээ. Дон гэж гараад хаалгаа ингээл хассан юм багш гэдэл харж байгаа юм байл гэдэг. Ирлаш дээр хайжтэй. Зүгээр гараад хөөдөг би хайсан юм. Өөр ангиас. Ангиас солихгүй юм. Яг гаргал юм жаараас манай багш Янжмаг явагш байсан юм аа. Нэр нь амарсан сандий. Тэсэн чи тэр багш намайг хөө дэлгэрмаа гэлтс би эргэл харсан чи. Хайч чаа гэлтэхгүй юу? Би хайж байгаа юм мэдгүй зөө. Хари идэгхгүй үзнэ. Тэм чи юу яриад танаа түнхээ үлдээ. Тэг би юу болоод байгааг ойлгохгүй. Тэгэл нэг сонир хэлсэн зөө. Тэгэл ерөөсө бүх юм буруу хэлсэн зөө. Тэр засварлаас болоо зөө. Хавийн амт над руу сониорол багш сониорол би хичээл тэнийг юм шиг байдалд ороод. Тэгэл 2 дугаар цаг ихэлсэн чинь яг өсгөнүүдээ зааж эхэлдэг. Oh my god. Өсгөнүүдээ заагаад эхний өдөр юу? Тийм. Тэгээ шууд эхний өдөр өсгөнүүдээ заасан чинь хүүхдүүд чинь 7 наснда 7 наснда бэлтгэл ангид суудсан мэт юм биш үү? Тэгээд ингээ өсгөнүүдээ мэддэг болсон, тоонуудаа мэддэг болсон. Би бүр тоож баг бичиж үзээгүй за. Oh my god. Зүгээр л бахан англи гэсэн. Би нэг л тийм shut up close the door гэсэн хүн заяа. Тэгээд хоёрын тоо гэж усыг бичдэг байхгүй. Усыг бичиж эхлэхэд л миний нэ төрсөн заяа. That's A. Тэгэл big A small A. Тэгсэн суудаг байхгүй. Тэгэл тэгсэн чинь багш яг уншаал. За дараа хэлээрээ гэдэг. Би бүр why наа чин A. Би тэг бүр тийм зүрүүдлээ A гэл. Тэр угаасаа анхнаасаа намайг зүрөөд болоход амар нөлөөсөн юм шиг байна. Нэмэр амар дургуурсан заа. Яхаараа A-ийг А гэж намайг А гэж хэлүүлэх гэдэг юм би ойлгохгүй тэгэл уур хүрээд хэлсэн эхний өдрөөс. Яхаараа A-ийг А гэж хэлүүлэх гэдэг юм би яагаад л гэлтний уур хүрээдсэн. Чи хүн болгоно тэр хүүхдүүд бүгдээрээ тэр өснүүдийг мэдгүй ингэж худлаа багшигдаа А гээл за юу ч мэдгүй за. Үгүй мэдгүй юм чи харахгүй шүү дээ. Тэд нар чинь мэдчихсэн А өснүүдээ бүгд үдцсэн. Би нөгөө англи усаг монгол усаг хоёр өөр үдийг мэдгүй л хгүй юу. Хүрхээ. Хинтээ хэрэгтэй шүү. Нөгөө манай ангийнх намайг англи хэл мэддэг гэдгийг мэдгүй. Аавч хоёр болохоор тэгэл намайг угаасаа л мэддэг гэж үзсэн юм лгүй. Англи монгол хэлийг өөрөөр бичдэг гэдгийг мэддэг л гэж бодсон баг заяа. Тэгэл шууд ихний өдрийн солио шоконд ороод би үсэг хичээл тэгснэ В гэж уншуулаа за. Тэгснэ нэг сони юм бичснэ Б гэж уншуулаа. Би бүр тэр өдөржингөө стресстэй тэгэл тэрнээс хойш би бүтэн жил стрессэн за. Эхний өдрөөс ахуулж стресстэй бүтэн жил стресстэй тэгэл би бүр төгслөө ерөөсөө минутанд 20-оос илүү уншдаг байсан заяа. Тэгээ хамгийн муу сурдаг. Аав ээж мэдээс энэ яагаад ингэж байгаа ингэж асуудаг. Асуудаг л юм ба. Тэгэл уур царуулаад би ч амар стресстэй өгч штэ тэгэл уурлаа. Тэгэл туслахын ойлгохгүй тагтаа хамаагүй биш штэ угсаа. Нөгөө сургууль орсон ах их чинь байгаа штэ. Тийм тэгээ агаа игээ бүгдээрээ зааж өгч байгаа штэ. Тэгэхээр чи минь амар ууртай. Яхаараа наа чи би анханасаа тэгвэл яах чи гэсэн юм ингээл тэнэгтэй л. Тэгээд угаасаа англи монгол өөр гээд та ойлгохгүй л юм байна. Харин би тэрийг хэлэхээр ойлгохгүй зүрүүлээлсэн. Тэрийг хүлээж авахгүй болсон. Үнээр ууртайсан заяа. Тэгэл очих болгонд л нөгөө А Б В-гээ бичиж идэв амар ядаргаатай заа. Совсор суусаа. Йоо би бүр амар дургуй. Тэгээд бүх үсгнүүдээ ингээ хооронд нь холбож бичдэг нь бүр надад бүр үнэхээр дарамттайсэн заа. Англи юу ч тэгэхгүй шүү. Тийм зүгээр ингээл А үсэг биччихэл ил үсэг бичээл ингээд гэдэг. Тэгээ монгол хэлийг бичих бүр үнэхээр хэцүү заяа. Тэгээ угаасаа хамгийн муу сурдаг нь олж таарал. Тэгсэн чинь нөгөө 8 настай хүүхдүүд шүүд мөр нь унаа дууссан мэт юм л шүү дээ. Тэгсэн чинь наа чи нэг 7 настай нэг бандээс ядчихэд нэр нь баасан жаргал гэдэг юм шүү дээ.
Яа тэгээ бит хоёр нөө хамгийн муу сурдаг болохоор ингээл эхлээд нэгдүгээр салаан цугаалах, хоёрдугаар салаан цугаалах. Тэгсэн чинь багш бүр бит хоёрыг харахаар нүднийх нь нулимс үнэхээр гоождаг зөө. Бит хоёр үзээ яддаг зөө. Тэгээ яагаад тийм юм бол үнэхээр үзээ яддаг ус намайг. 3 дугаар салааны хамгийн сүүлд авчиж суулгацсан заяа. 4 жил багшлцаад муу сурдаг хүүхд угаасаа байдаг гэдэг юм биддэг. Тэгээд харахаар нүдний урсахгүй. Тэгээ 3 дугаар салааны хамгийн ард суулгацсан. Тэгээ бит хоёр хичээл дээр угаасаа самбаранч харагддаг заяа. Амар хүүхдтэй. Тэгэл хургаар болоод тийм амар олон хүүхдтэй тэгэл бит хоёр арталт нь ингээл нөгөө нэг XO зураал нөгөөтгөө ингээл ягаад тэгэл хоорондоо юм л хэрэлдээлээд заяа. Амар үед тэр өдөржингөө хэрэлдэж хэлж байгаа тарна. Ерөөсөө өглөө очихоор хийдэг юм тарахыг хүлээдэг заяа. Тэгэл ашгүй тараа бит хоёр хамгийн муу сурдаг. Тэгээ бидсэн чинь миний шүүд ундаг байхгүй нэгдүгээр ингээд. Үн боловсролын системийн талаар ярих хэрэгтэй шнүү. Ер нь бол тийм. Тэр нь чинь юу гэдэг 10 жилийн амьдралд амар олон юм нөлөөлж байна. Шүүд оног хүртэл нөлөөлж байна. Гэхдээ тийм ингээ бүүлээд үлж байгаа. Шуулуулж байгаа. Тэр чинь нэрээ хамгийн анхны бүүлээд үл чинь тэрнээс хэлсэн. Гэхдээ Монгол хэлний бүүлийг шоолуулах гэж ер нь бол 90 оноос өмнө шоолуулах гэж орчуулсан юм биш үү тийм. Дэглэх юм. Шоглох. Хүүхдүүдийг шоглох. Тэр нь ер нь бол өнөөрэ шоглох чинь бүүлийн юм биш үү? Шиг байсан байхгүй. Амар зодоод ахгүй хэрнээ ингээд шоглоод идэх тийм. Тэгээс тэ хоёлаа шоглоод ийн гэж бододсон чинь мандахаа бүлээд идэх гэсэн чинь тэр л юм байна. Тэгсэн. За. Тэгээ харж үзсэн чинь мандахаа байсан. Ирэхгүй юмсэн. Ядраад байна гэсэн. Нэг өглөө ирсэн байхгүй юу? Тэг чи миний нэг өглөө чого шүүд ингээ хагасан бүтээсэн дуунсан ямар азар хагасан бүтээсэн. Тэгээ маргааш нь хасан бүтээсэн чинь мэдгүй гэртэл шүүд дуунсан. Тэгээ маргааш нь хичээл рүү очиад хамгийн арталт нь очиод ингээ шүдээ гаргахгүй гэж хичээж байгаа шүү дээ. Бүгд шүдтэй заа. Би ганцаар шүдтэй заа. Тэгэл ороод хөвгтөд шүд рүү хараалаа. Артаа гэж. Өөрийгөө танаа би шүдгүй. Хичээл бүрээ ингээ энэ уртлын хоёрын тоолоо хийх нэг нь унтсан заяа. Тэгээ би бүр хараа юу ч ярихгүй заяа. Ингээ чимээгүй ингээ суужаад. Тийм. Угаасаа надаас хин чи юу ч асуух уу багш маш тийм бол хайрцаггүй шүү дээ. Баасан жаргалтай. Гэхдээ ганц баасан жаргалтай юм чинь баасан жаргал намайг ороод ишин чи. Ой мой гэх юм илүү дээлтэй ингээл хоролдоодохгүй юм ярих гал. Нүүх чи хичээл хийхгүй юм чинь ганц хийх юм надад чилж байгаа шүү дээ. Тэгвэл би чадахгүй бол нүүх ч мөрөг амар стрессж эхэлж байгаа байхгүй. Сүүлд ингээд намайг юм хомдооц юм болов гэж санаан зовж эхэлсэн. Тэсний нүүц ингээд амар санаан зовгоошна. Чи яасан ингээд зүгээр үү? Би ингээ яасан юм бол чи ингээ яагаад ингэ байгаа юм надаас ингээ амар зонгоо байдлаар асуухгүй юу? Тэгэхээр ингээ би өөд яагаад ч үгүй толгоогоо тогчвол ингээ суужсан байхгүй. Тэнийг юм яриад тахын. Юу тийгдэ таа ингээ өөдөөс ингээ аман гацсан чи өөдөөс авсан. Тэгс би ингээ аман хаагаад тэгээ хэлээд шүдгүүл тэгэж зам. Тэгээ шүднөө онцож гэсэн чи хүүхдүүд тэргээ яасан энэ уртлаа шүднөө зам дайлуу найширтай гэл нүүрч эртэн нөөцөд авчрал миний шүдийг харуулах гэдэг. Нэг би өдөржингөө амааныхгүй суужсэн. Тэгэл амар инээтэй мөрөдхөө шүд инээ гэж шалгараад. Тэгэл намайг бүр нэр үнээр хэдэн 7 хоног шоолсон заяа. Юу баг урагталж шоолсон. Тийм тухайч хэлтэл цоосон заяа. Тэгсэн чинь нэг өглөө баасан жаргал ирж бас бүр юм ирдгүү. Би бүр гайхаад нэрээ санаа зовдөг юм яриад идэв юм чи. Тэг би бас нэг би нүцэн болооч. Та бодох юм биш үү даа. Би шүд томцсон ч үсэ бодог. Снааснаа чи яасан яагаад юм ярих аа гэх би нүцэн ингэж мэдхгүй. Тэгсэн чинь нөгөөч чинь гинтүүд ингэж мэнгэлсэн чинь би яг тэр үед нь ботсон зэрэг ээ чи шүд томцсон. Үгүй. Шүдгүү заяа. Тэгээд үсгэлийн баяраар бит хоёр ингэ хамтдаа ингэ хоёулаа шүдгүү заяа. Тэгээд бит хоёр хоёулаа ингэ үүдэн шүд ингэ амар том дөрөв шүдэд нэг том шүдэд ингэ. Хоёрын зураг байдаг. Тэр яг зэрэгцээ зогсон зураг ахгүй олон хүмүүстэй зураг хоёулаа шүдгүү заяа. Ингэж. Тэгээд нэгдүгээр ангитаа тэгэл амар муу сурсан юм аа. Тэгээд нэгдүгээр би бүр үнэхээр боломжгүй муу сурсан заяа. Тэгэн ингэсэн заяа. Нөгөө нэг юугаар уншилдаг штий. Минутаар уншилдаг шүү дээ. Тэгсэн чинь минутаар уншуулчихсан чинь юу яа тийм. Нэг сэдв гаргаж ирээд тэгсэн чинь хүүхдүүд манай ангийн хамгийн урд уншдаг хүүхд нь хэдүүг уншсан гэж 120. Тэр одоо нэгдүгээр ангийн хүүхдүүд 100-аар уншдаг юм би. Би 160 уншижсэн шүү. Би 200. Би тэгээ нэгдүгээр ангийнхэн дундаа уншлагын авраг болчихлоо. За авраг болвол тэгэж аргагүй яа заа юу. Нэрээ 120 бол авраг болно шүү дээ. Чи нэрээ 200 юм уу? Би амттай зарим их уншдаг. Хамгийн их л уншдаг. Ямар тийм үү. Тэгээд тэгсэн чи би нөгөө нэг унших гад гэсэн чи угаасаа нөгөө үгнүүдээ өсвөмөд ерөөсөө нийлүүлж чаддгүй.
Ашлан гэхэр чинь яг APC гэж явчих жоох. Үс аюу хөвчүүд. Тэрнээс салж чадахгүй. Тэрийг ер салгаж чадахгүй. Тэгээд гэсэн чинь минут уншлага болж исэн чинь яж ит амар хчмээр агаа урдсан. Агаа чинь манай сургуулийн амар онц сурдаг царайлаг бүжигчин одон заяа. Тэгэл бүр амар одтой ороод ирсэн чинь үе гандлага миний хөө гэж нөгөө багш чинь. Намаа бүр надад бүр нохоо шиг харцдаг юм жагааг ороод ирсэн чинь. За миний охин уншаарай ч. Йоо би чиний охин билүү. Би ороод тэгж бодож байна. Тэгээ манайсаар уншгаад ингээл нөгөө төрөнд хараад угаасаа уншихгүй тодорхой шүү дээ. Тэгээ ингээ харсан чинь ажуултаа зургатаас юм баггүй. Тэгсэн тэр зурган дээр наслан байсан тэгээ. Би тэр амар сайн санагдаа ийм бүрийн бэкграундтай тэр нэм цэнхэр өнгөтэй тэгээ хурдталт нь ийм улбаршаар аслангийн толгой байсан баггүй. Тэгээ ингээд сэдвийнх нь голдон маяг. тийм. Тэгсэн чинь сэдвийнх нь нэрийг уншсан чинь ихний үсэг нь аа байсан баггүй томаа. Тэгсэн чинь дахиад нэг жижиг аа байсан байхгүй. Би аа үсгийг бол хэлж чадна яг аагаар нь хэлээ сурсан байсан. Хичээлийн жил дуусаад. Жил ороход аа үсэж тэгээ. Тэгэл тэгсэн чинь аа гэлтгсэн чинь оо зүг сайн байна миний охин сайн байна гэлтсэн чинь ахаа бараг сайн байна маа ингээл хажууд ирсэн. Тэгэлсэн чинь гэж хаашаа байхгүй. Тэгээ нөгөө гэж ийшээ тийш ингэж харж нөгөө арслан руу харсан чинь нэр арслан мэдээ. Тэгэл оо арслангийн зураг байна. Доктор хэлсэн чинь арслан гэсэн чинь үсэг өгөхгүй. Арслан хэлдэг доктор ингээл мэдээ дахин хэлээ. Арслан гэдсэн чинь яг хоёр хатаа заяа. Хэлбэ арслан гэдсэн чинь бараг л алган болгож шил. Оо сайн байна миний охин өстө нэг үг мөг гэл. Тэгэл хинэг нөгөө уншчаас хэлүүлэх гэсэн чинь дахиад тэр үгийг арай жижигрүүл бичсэн байхгүй. Тэгээ баашлан гэж хэлээд тэгээд хоёр үг уншсан. Миний 10 жилийн их уншуулт үзлээ. Тэг их уншуул. Тэгээд уртхын яриулт шүү дээ ер нь. Тэгдэгөөс. Зүгээр л юм. Чинь ямар хэцүү сургууль үстэй бэ? Тэр чинь хүн зүг байхгүй юу? Хүн үгүй чи үгийг уншиж чадахгүй хүнээс яаж унших вэ? Хурдан уншиж болно гэтээ тэрийг ойлгож унших хэрэгтэй. Тийм зүгээр. Гэтэ нэгдүгээр анги хүүхдэр чи ариг гитэрнэ. Үгүй би ёо. Манай уншихын юу шалгаруулж захт ингээд ихийг уншуулад утгыг яриулдаг гэсэн дараа нь. Би алтаа магтаалыг 3 хоног цэжилж илээ шүү. Вау. Тэгээ яг үгүй уншил мартсан л та. Би бол өдөрт нь л. Энэ утга хайс. Энэ нөгөө ихэнд ургасан юунаас сүлд ургасан. Үгүй ихэнд ургасан чихнээс сүлд ургасан юурлөө. Чилага. За нэгдүгээр анги бол тийм байна. Тэр нэгдүгээр анги амар муу гэдэгтээ итгэж төгсөөд 2 дугаар ангидаа угаасаа муу юм чинь тэгээ муу чигээрээ л байсан. 1 дугаар ангидаа ахиж сурсан биз дээ. Үгүй 2 дугаар ангидаа. 2 дугаар ангидаа сураад тэгэл 2 жил тасралтгүй хамгийн муу сурсан заяа. Тэгэл ээж дандаа эцэгхэн уралд орчил загнуулаад тэгэл тэр сургууль бол ер нь тэгэл өнгөрсөн заяа. Тэгсэн чинь 2 дугаар ангиас нь за ер нь бол шилжүүлээ хотын төврөө 23 руу шилжүүлээ. 23 руу шилжүүлдэг. Бид тэ хамаг сургуулийн нэрийг хэлжтэй. Хотын төврөө нэг сургууль руу шилжүүлсэн гэжтэй хийж хэлсэн араас нь. 23-нд камлж. Тэ зүгээрээ сонсч бол мэдээж болно шүү дээ хүмүүс. Тэгсэн чинь тийш орсон Японы анги руу орох болоо. Үгүй яах гэж Японы анги руу орох болсон бүү мэдээ. Үгүй мэдх юм бэ. Японы хэл ангийнхын хүмүүсд онцорох юм бол Япон явуулдаг гэж тийш орсон байхгүй. Тэгээ би ч угаасаа улаан муу юм чинь яаж шалгалтанд нь тэнцвэдэй гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь 2 дугаар ангиас эхэлж орохоор болоод чи би 2 дугаар ангидаа бүтэн сураж төгсчөөд заяа. 1 дугаар анги төгссөн хүмүүстэй хамт шалгалт өгөөд тэгэхээр чин аргагүй штэ. Арайгч тэмцээд 23 руу орсон байхгүй. Тэгэл амьдрал өөрчлөгдсөн юм да. Тэгэл ганц нөгөө намайг үнэхээр муу сурдаг гэдэг итгэл үнэмшил байхгүйсэн байхгүй. Угаасаа тэнд чинь нэрэл хүүхдэд чи үнэхээр муу сурдаг гэвэл нэрээ үнэхээр тэгээ бодчих юм бэлээ зөө. Анх удаа тийм мэдэрч юм чинь. Тэгээд яаж ч л ангийнхны бүгдээрээ намайг муу сурдаг гэж боддог. Тэгсэн тэгээ хэлцгээд юусоо хүүхдүүд Тэнгүүд багш намайг тэгээ хэлчингүүд багш үг болоо жоохон байхад нэр яг бурхны одоо зэрлэг шиг л байт юм байна шүү дээ тий. Чи бол одоо ингээ баг ясаар боол юм бол нэр боолох юм билээ заяа. Тэгээд гисэн чинь 2 дугаар ангид тэр 23 руу яваад орсон чинь шинэ хүүхдүүд дунд явж ороод тэгсэн чинь ангийнхаа сургуулийн хамгийн од охинтой найз болж таараад тэгээд ингээл өөртөө итгэл нэмэгтэй л заяа. Тэгэл айгуу дайггүй болоод айгуу гой найзуудтай болоод заяа. Тэгээ ингээ орчин нь өөр, багш нар нь өөр. Бараг би одоо ингээ Монголд ээж аваад ингээ амар хөгжилтэй Европын улс руу ингээ яваад сурч байгаа юм шиг л юм болж байгаа юм. Америк гэл яваад сурч байгаа юм шиг л гинт амар өөр болж байгаа байхгүй. Орчин өөрчлөгдөнгүүд хүний чинь сэтгэлээ нүртэл өөрчлөж байгаа. Тэгээ 2 дугаар ангидаа ч гэсэн нэг сэн сураг л дээ. Тэгтээ арай дээрсэн заяа. Яг л намайг хинч муу гэхгүйсэн болохоор ядаж дунд сурдаг болоо. Тэгэл 4 5 дугаар хүртэл хичээж явсаар агаал эхнийхээ нэг 10 март ордог гэсэн баха. 30-аад хүүхдээс эхний 10-д ордог гэсэн баг.
Тэгэл амар хичээсээр байгаа л нөгөө 7 дугаар ангид за тэгэл ихэлсэн юм да. Жинхэнэ амьдрал тэгж л ихэлсэн. 1 2 дугаар ангид болвол ингээл за яах вэ угаасаа муу юм чи хүн угаасаа муугээ бодцохоор юунд ч оролцохгүй амьдралыг идэхгүй болчих юм зэ. Бодохоор яг тэр үед ямар амьдралыг идэхгүй яа гэвэл би юу ч хийгээд нэмэргүйгээд бодсон болохоор юу ч хийх хүсэл байхгүй. Би зөвхөн гэртээ арай зураг зураад баг байгаараа тоглоод зүгээр л өөргөө зугаацуулт гэсэн зэ. Тэнгүүд ингээд нөгөө тэнд ч очиад нөгөө нэг намайг арай өөрөөр боддог хүмүүсийн дунд орчин нэмэгц ингээд жоохон респект нэр авсан л юм байна. Тэгээд эхлэн гимэгт чинь гэрийнхэн хүртлөөр болоод найзууд хүртлөөр болоод ингээд эхлэн хүмүүс нэр хичээе гэж бодоо. Би чадаж магадгүй юм байна гэж бодоо. Хичээгээ бэжсэн чинь 5 дугаар ангид хамгийн ихэнд 4 дугаар анги төгсөж байгаа хүмүүс дундаас 5 дугаар ангид ч үлээ. Хамгийн онц хүртгүүдийн Япон явуулна гэдэг. 6 дугаар ангид төлөө 5 дугаар ангид. За тэгсэн чинь л тэр өстэй аим шиг байсан за. Хүүхдүүдийг хооронд нь тэгж өрөөсөө уралдуулж болохгүй юм билий. Тэр нөгөө дүнгуудын ил зарлан гэдэг чинь амар буруу юм билий. Ингээл дунд нь уншдаг штеп. Дэрдээ энэци гэл тэгтээ. Тэр чинь ингээд нөгөө нэг хүний юунд амар халдаад байгаа юм билий штеп. Тийм штеп. Хүний ингээд нуут мэдээлэл амар бутруулж байгаа хгүй. Яг тэр нөгөө эцэг рүү зөвхөн оюутан дүүртэн танилцуулж эцэг рүү оноог нь явуулах нь бол амар зүг юм билий заяа. Тэгэхгүй бүр ингээд зарим их нар бүр ангийнхаа үүдэнд гаргааддаг гэсэн чинь. Тэнгүүд бусд хүүхдүүдийн өмнөх хүнлэмж нөлөөлж байгаа. Яг одоо л ингээд хэдүүл амар сүрхэн юм шиг ингээд хэний бодол хамаагүй гэдэг болохоос яг нэр 10 жилд бол нэрээ хүний л бодлоор хэлбэрчдэг юм байна. Тийм үнэн. Тийм юм байна. Би одоо ярих тусмаа тийм тий. Ярих тусмаа би нэр өмнөх юмудаа санчлаа ямар драматик юм бэ. Гэхдээ яриадсан чинь нэрээ амар новши нэрээ яг энэ төрний хүмүүс яхаас л жалтгаалдаг байсан юм бэ заа юу. Тийм. Дамаа багшны хандлага тийм багшны хандлага амар чухал. Тэгээ яг нөгөө нэг яг 23 ихний багш нар ч бол надад ч нэг сайн амж байгаагүй л дээ. Тэгэл дундаж ингэ явуулсан. Тэгсэн чинь хамгийн онц сурснуудыг явуулна гэсэн чинь гинт нөгөө найз байсан. Найзууд чинь айгүй хэцүү fake friends байна. Гинт өрсөлдөг ч байлаа. Гинт өрсөлдөө гэсэн. Яг яг тэр үед надтай нийлдэг охин надтай өрсөлдөг гэж бодог баг. Би өрсөлдөд байсан баг заяа. Тэр үед үнэхээр desperate байсан заяа. Бүр үнэхээр desperate ингээд амжилтны хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн охин байсан заяа. Бүр үнэхээр. Тийм. Юу ч хийхэд бэлэн гэдэг нь одоо хоол идэхгүй, гэртээ ярихгүй, хичээлээ хийх мэх ч юм уу тиймэрхүү юм ярьж байгаа шүү дээ. Тийм байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр үед нийлдэг байсан хүүхдүүд гинт нөгөө онц сурахын тулд амар хичээл амар онц болоод гэсэн чинь тэднэртэйгээ нийлхэ болол. Тэгэл яг нөгөө тэрэнд өрсөлдөхгүй байгаа найзууд маань илүү дотн найзууд болж үлдээ. Тэгэхээр зэрэг юу нь бол нэг амар онц сурдаг хүүхдэд найзлдаг байсан гэсэн үг. Тэгэхээр надад амар дарамт болоод идэг за. Би онц сурдаг найзтай байхаас бүр ингэ айцтай болж байгаа юм. Онц сурдаг найз байж байгаа битгээрээ ингэ зэрэгцээ яг адилхан даалгавар гэж яг адилхан өглөө ийж буцаад хахад нэг нь ингэ яваад хөр амар хэцүү юм лээ. Хичнээн тэр хүүхдтэй ингэ сайн сайхныг хүсэж байгаадсандээ дотроо өөрийг ингэ дутуу юм шиг мэдрээд идэв лээ. Тэр ингэ айгүй муухай. Айгүй онцгүй мэдрэмжтэй юм. Тэгээ жалгаж байгаа хүн үнэхээр нэр онцгүй мэлэтэй айгүй буруу барыг явал өдөр нь явуулаа. Гэтэ яг амьдралын шалгаруулах л та. Тэгээ тэрнээс ч болоод нөл стресс. 10 жил төгсөн стресс заяа. Тэгээ техник нэг онц сурдаг хүмүүс нь Япон явсан. Тэгсэн чинь би тэрнээс нь үнэхээр хасагдсан юм аа. Миний дээдлэлт байсан 5 хүүхэд явсан. Тэр 5-аас би үнэхээр онц сурдаг байсан. Үнэ. Тэгэл хамгийн онц сурдагуд нь явсан. Тэгэл би яг арга хүүхэд болоо үлдсэн байхгүй юу. Би нэг хамгийн онц сурдагуд нь явсан чинь амьдрал бүр оронгоороо ирсэн за. Нэрээ. 6 дугаар ингээд билүүдээ тэднээс чинь яваад гисэн чинь бүх онц сурдаг хүүхдүүд нь явахаар би нөгөө нэг онц сурдаг нь болоо үлдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг best нь болж байгаа юмс нэр best гэдэг мэдрэмж өгөх анхаар тэр чигтээ best дээр үлдчихсэн юм билээ. Би ингээ хамгийн сайн юм чинь одоо нөгөө онц сурдаг чинь буцаж ирсэн гэсэндээ би яг топ дээр өрсөлдөн гэж бодож эхэлж байгаа байхгүй чадах юм байна гэдэг бодолтой болчихж байгаа байхгүй. Яг яваал нөгөө манай нэг Япон амар ааштай өгч гэдэг тэр гинт намайг магтаадах гэдэг нэг өдөр та нар хаар дэлгэр маа ингэж хичээлээд дэлгэр маа шиг даалгавар аймаар ингэж хэлсэн. Тэгэл би тэрнээс хойш нэгч би яваа үзээ. Бүгдээ. Алчаамж. Тэгээд сумлуулсан. Тэгээ амар онц сурдагсан чинь нөгөө Японд явчаад ирсэн хүүхдүүд маань буцаад ирсэн чинь нөгөө хичээл нь жоохон хоцрогдсон. Нөгөө Японч амар хоцрогдож ордон шүү дээ. Монгол нөгөө хитрхи шахаж амар академик юмнууд өгдөг хэрнээ. Японд амар удаан тайван ингэж үзээд байгаа юм шиг айгүй өөр мэдлгүүд өгдөг юм лээ. Айгүй өөр мэдлгүүд өгдөг. Тэгээд илүү сайн тархинд нь тогтож үлддэг гэх юм уу? Бид нар бол ингэж бүх юмудаа мартсан маа шүү дээ. Тэр хүмүүс төгснөхийн дээр арай өөр мэдлэгтэй байдаг байх гэж бодсон. Тэгэл тэд нэр ингэж хүрээд ирээл бид нар яг нэг төвшөнд ирээл. Тэгэл төгсөн төгслөө онцорсон да. Тэгэхээр 10 жил багш нар хүүхдүүдэд амар урам өгөх нь амар чухал одоо тий. Урам өгөх нь амар чухал. Гэхдээ яг хинд нь урам өгөөд хэний жоохон дарах уу гэдгээ шийдэхгүй бол заяа.
Оо чи чинь ингээл гоё дуулдаг бүжгэлдэг штэ. Чи ийм штэ гэж хэлээд бүр идрээд идэх хүмүүс бас байна. Тий. Ингээ магтаад ангууд бүр муудаад идэх зэ ямар. Чи ингээ хамгийн сайн штэ гэж хэлсээр аваад бүр юу ч болцсон хүмүүс бас байгаа. Нөгөөд бол ингээ бардаад тий. Бардаад ижээхээ болцдог. Яг тэрнийхээ тэгэл багш бас мэдрэмж юм да тий. Гэтэ ер нь бол бага ангийн хүүхдийг бас хитрхий дийдтэй чи юм уу сурдаг моноолын нагаан тэгмиг энийг ойлгох байгаа мөн энэ гэж манай үеийн багш нар бол бас амар ширүүн л хэлсэн шүү дээ. Ер нь бол нөгөө MFT-ийн байгаль магшилсан шүү дээ тий. Үхээр гэл яг тэгэхээр яг ингэ хажууд ирэхэд буруу угаасаа буруу бичсэн шүү дээ. Тий. Тэгэхээр бага ангид нь бол нэг амар загнаад тал хэрэггүй юм шиг санагдаж. Бага ангиас л хүүхдүүд амар. Тооны бага ангид дүн гэж байдаг юм. Тийм үү. Дүн тавьдаг. Одоо энэ Монгол ангалж юм дүнгүү гэсэн. Тийм үү. Гэрийн даалгавар нь аав ээж тэгээ цагийг өнгөрөв. Тийм хүмүүс байх. Ямар хэцүү гэрийн даалгавар байна чаа. Аав ээж нэг гэрийн даалгавар тэгээ хүүхдэд нь баг аав ээж даалгавар тий. Нөгөө хүүхд гэрт хурж иржээ. Хөө ээж таньда цагийг өнгөрөө гэсэн хэрэг гэвэл тэгэл үтгэл гараад. Ер нь тиймэрхүү аав ээж тэгээ цуг юм хийх юм уу. Тиймэрхүү даалгавар байдаг гэсэн шүү. Тэгээ мэдээж тийм хүн төлбөртөө сургууль өгч юм чинь цаг завтал эцэгчүүд байдаг болов. 10 жил гэхдээ амар стресстэй байсан. Би он чурдаг гэсэн гэхдээ амар стресстэй байсан. Тэгээд нөгөө нэг яг конкурс төхөөд ихсэн чинь бүр гүн стресст орсон тийм. Би бүр яадаг гэсэн гэж ингээд нөгөө шүн яг унтах цагтаа л унтна илүү унтна гэсэн юм юу ч байхгүй. Өглөө хичээлдээ явна, хичээлээ дараа хурж ирнэ, яг тогтцоо хоолоо идэн тэгэл даалгавар. Унтуулаад даалгавар. Өөр юу ч хийхгүй заяа. Бүр аим шиг кино заяа. Тэгээ ингээд даалгавар нь амжихгүй байх юм бол шүн ингээ хийгээ сууж хараа гэж орж унт гэдэг тэгэхгүй. Унт тэгэл тэмүүт нь би ёо би хичээлээс дэжтэй гэхэд үгүй унтах нь хэрэгтэй, унтах нь миний үгээ эрүүл мэндэд хэрэгтэй мэрэгтэй гэхэд цаас мас гэл би ч юм уу нууцаар хүндлэн дотроо гэрлээ хасаагаад нууцаар хичээлээ хийгээд бүр энэ тийм аав ээжүүдийн хүсэмжтэй хөө. Тийм бүр амар донтой хичээлгээд үүсэн зөө. Гэтэ хамгийн гол нь нэрээ яг тийм. Он сурахын тулд хийдэг. Ойлгохын тулд биш. Ойлгохын тулд мэдхийн тулд хийдэг гэсэн надаа 3 хичээл байгаа. Яг Японы хичээлтэй амар дуртай тийм. Угаасаа гадаад хэлээр ярьж сууж байгаа гоё байгаа шүү дээ. Тэрийг бол үнэхээр сурмаар санагдаад хийдэг тийм. Тэгэнгүүт нийгмийн хичээл болохоор надад амар сонирхолтойсэн тийм. Хүмүүсийн талаар яхаар нийгэм яаж үлдсэн, улс төр яадгийн, улс төр нь яадгийн, хүмүүс өөр нь яадаг, хууль яадаг ингээд тиймэрхүү нийгэм яаж яваад байгааг сонсох амар гоё. Тэрийг бол сурах гэж очдог гэсэн тийм. Тэгээ түүхийн хичээл надад бас амар гоёсэн тийм. Түүхтэр ерөөсөө томьёо зохиох хэрэггүй амар гоё за. Та одоо түүх мэдгүй шүү дээ. Үгүй мэдгүй одоо мэдгүйсэн дээр тэр үед ингэж амар ингээл түүхийн хичээл авах хэрэг амар баялж мэрлээ тэр юу. Яг надад гоёсэн гэхээр зүгээр ингээд бэлэн бичсэн байгаа юм уушх нь надад амар гэдэгсэн. Надад ингэ шийдэх юм ерөөсөө байхгүй. Зүгээр ингээл угаасаа тэр чинь болоо өнгөрцөн байгаа. Тэгэл тэр Монголд ийм юм болсон байна, Хятадд ийм болсон байна, Египтэд ийм болсон байна, хэдэн мянган жил тийм болсон юм байна. Ийм дайны дараа ийм болсон юм байна, ингээ өөрчлөгдсөн юм гэдэг юм ингээ уншаад ойлгож байгаа учраас амархан байсан болохоор л гоё юм байна. Манай бага ингээд мат монгол хэлээс өөр хичээл ордог байсан. Вау. Яг би намар өөр багш ордог. Би намар доо үзэмжээ өөр багш ордог болохоор ордог. Тэнгүүд нөгөө нэг бос туслах хичээлүүд гэж уран зураг мургийн хичээл те өөр юу лээ нэг хүн байгалж хүн орч марчин тиймэрхүү өөр нэртэй хичээлүүд чинь зүгээр өөр нэртэй л болохоос мат монгол хэл оруулсан. Тийм үү. Тийм манай бага ингээд багш тэгдэлс яг хаяа нэг зургийн хичээл дээр зураг зурдагсан баг. Багштай ямар юм ал зуруулах гэж Өөр тийм. юм зааж чаддаг байсан. Мэдгүй тэгэл Өөр ном өндөр байгаа юм уу яа. яг байсан тэрнийг нэг амар сүртэй чухалчилд ордгоо мат монгол хэл амар бэлдүүлдэг. Тийм л. Тэгээ надаа яг үндэ 10 жилийн нэг гоё дурсамж мөрсөн зүйл. Одоо бодох нэг битгсэн. 10 жил бол хамгийн их дурсамжтай жилүүд байсан. Байх ёстой байх байсан. Гэхдээ одоо тийм гэгээлэг нь аюу баг гэх юм уу. Би хамгийн сүүлийн жилдээ тавтлага хийж байгаа нэрээр тэгэл хөдөр тавлаа суучдаг. Тийм Тэр амар гэгээлэг юм. тийм угаасаа. Сүүлийн жил гэхдээ угаасаа тэгдэм юм шүү. Багш манай ангийн багш биднийг 10 жилийн зугаалганд авч явуу заяа төгсөх юм. Хичээл амсны дараа явъя гэж эцэг хүн урал дээр тэгж ирсэн байгаа байхгүй. Хичээл амсны дараа явъя гэж хүүхдүүдэд хэлээдгээ мартуулчих.
Мартуулч яа. Тэгээ тэрийн бүр эцэг эхчүүд нь биднэрт хэлсэн за танаа багш чинь тэгж хэлсэн шүү дээ. Манай багш ер нь бол биднийг төгсгөө тэтгэвртэй гаргаж ирсэн байхгүй юу? Мартуулч. Тэгээд энэ хэдийг нэг юм хил амгуу төгсгчөө зүгээр зайлил гэж бодсон баг. Тэгээ уус энэ Уул хамгийн сүүлийнх нь юм бол бүр дурсамжтай зугаалмаар нөгөө тийм. христийн шашинтай ихтэй нөгөө нэг яг хүн болгон тийм христийн шашинтай хүн болгон тийм жишлэх л та. Тэгээ манай багш бол жоохон арай нэг юм сониаштай байсан. Тэрхий хатуу баримталтай Тийм нэг юм хачин зожигч юм шиг нэг. Ихэрл байна л та. Тийм байна. Тэгээд ангид нь ингээл хэрүүл мөрүүл гарч авч ирэх таахгүй. Сас дуу хайрцгаа гэж юм. Тэр гэхдээ 10 жилээс олж авсан хамгийн амьдрал хэрэг болдог чадварыг юу гэж бодож байна? Захаж. Тэгтээ вау Юу юм? 10 жил дүү олж байгаа. нийгмийн дунд хүмүүстэй хамт амьдарч турж байгаа үстэй. Яны зүрийн ааштай хүмүүстэй. Гэхдээ манай монгол хэлний багш 10 дунд ангиас ордог нөгөө өөр багш нар ордог шүү дээ. Монгол хэлний багш ямар гоё багш байсан. Үгүй багш нартаас гадна ер нь хүүхдүүд нэг хүмүүстэй харьцаж сураад хинэн ямар энэ нь айгуу дажгүй хүүхдээс юм байна. Ийм ингэж харагдаад идэг нь энэ дажгүй байсан юм байна. Энэ юу юм бэ? Энэ өстө өвдгүүгаар юм байна. Ийм л хүмүүсээс зайгаа баримэригээ тийм нэг хүнийг харах үнцэг суугүй. Би бол ингэж бодсон шүү дээ. Сургуультай Тэрнээс яг дуун хийж чухал биш. Хичнээн онц сурсан ч гэсэн нэг аль дээр гараал нэг дургуй ажилтан нохлуулаад явдаг хүн болж болно. Тэрний оронд зүгээр амар эрхчлөөтэй тархин ингээд зөвхөн онц сурах хэрэгтэй, сайн ажилд орох хэрэгтэй, сайн сургууль зураад, сайн компанид ороод энэ өндөр цалинтай ажиллаад яг ингээд хүсэмжид, нийгэм хүсэмжид хүн байх хэрэгтэй гэж бодохгүйгээр зүгээр л чөлөөтэй тархитай байсан хүмүүс одоо ингээд амар нөгөө амар онц сурдаг байсан хүмүүсээс тэгж дарлагдаж онц сурдаг байсан хүмүүсээс амар илүү их юм нийгэмд ингээд бүтээгээд яваад байгаа юм гэж би харсан баггүй юу. Мэдгүй штэ хэдүүлээ. Гэхдээ ийм байхгүй юу? Тийм байлаа. Тийм чөлөөтэй байлаа. Тийм амжилттай хүн гэж хэдүүл мэдгүй штэ. Харин мэдгүйгээс гадна штэ тийм ер нь одоо зүгээр ингээ харахад бол бид нар одоо юу гэдэг тэр ийм нэг юм хөдөлгөөнтэй хүмүүс чинь нэг ийм амьд үлдэх чадвар амар сайтай байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг дээ. Одоо жишээл тархиа ингээ хайр цоглуулаагүй байхгүй ингээ зөвхөн он цураал тийм байж л би номхон сургаал ингэхгүй. Харин яг тэр тоог бодоод яг тэрийг уншснаар яг ийм юмнуудыг сураад он сурах нь харин их чухал биш байсан маадахгүй. Өөр юмнууд бодогдоод өөр юмд тархин ажиллаад байсан маадахгүй тийм. Тэгээ илүү дотор юм хийдгүү дээ хийх гэхээр яг үнэ. Тэр чинь нугасаа тийм. Гэхдээ нөгөө тэр бас нөгөө хүмүүсийн төрсөн одоо орчин хувь хүний онцлог төрсөн онцлогоос бас хамаарчлаа баг. ер нь бол тийм. Тэгэнгүүт манай угаасаа бүгд л тийм юм тий. Манай ангийнханд би бас амар тэгж боддог. Йоо бурхан одоо тэрийг бодоход бүр инээд хүрдэг заа. Би бүр ингээл нэг л хийхэд хичээлээс юм заяа. Тэгэл энэ тэнд ингээл хичээл хийхгүй болно тойрол тамхи татал энэ тэнд пим юу бол тэгэл хичээл дээр муу зуу аваад юусе хичээл хийдгүү хүүхдүүдийг би ингээл аав ээж чинь та нарын төлөө ингэж хичээж ах ингээл тийм юм ярилуу би бүр үнэхээр тэнэг байсан. Үнэхээр тэнэг намайг 10 жил нэрээ манай ангийнхан надад дуртай байгаагүй. Тэгээ би одоо нэрээ яг өөрийгөө ботоод би ч өөртөө дуртай байхгүй байхсан мэл заа. Яг гэсэн юм дээрээ. Тэгвэл тэрийг үнэхээр хүлээн зөвшөөрч байгаа заа. Гэхдээ тэгэж бодогдож байгаа нь яг тэр үедээ би нэрээ genuinely тэднийг бодож хэлдэгсэн бодохгүй. Би тийм мангар ааштай хинхэг байсан хэрнээ одоо би хүмүүсийг чин сэтгэлээсээ боддгоосоо илүү яг тэр үед би яг тэр хүмүүсийг бодож хэлдэгсэн заа. Одоо ингэж жишээлбэл намайг шалхалт нэр хуулуулахгүй байсан энэ төр гэх юм байхгүй юу? Би яг тэр үед үнэхээр хуулахгүй заяа. Яагаад би тэрийг ингээл хэдэн цаг хийгээл суугаад 2-3 сар бэлдсэн юм аа. Арай гэж сурчаад энэ хэд юу ч хийгээгүй хэрнээ энийг хуулаад оноо авлаа гэдэг чинь ч хэрэг болохгүй шүү дээ. Би заавал тэгээд тусалж байгаа албагүй шүү дээ гэж би тэгж бодож байгаа байхгүй. Өөртөө сурах хэрэгтэй гэж би бодож байгаа. Тэр нь хүртэл тэр хүмүүсийг бодсон байхгүй. Тэгээд энэ тэнд ингээл хүүхд төсчээлээ тасаал 50 минут тутаал явж явах нь бол надад хамаагүй шүү дээ. Би биеийн хамрыг бодсон бол ингээл чулуушглал хаж байгаа өнгөрч шүү дээ. Тэмүүт нь гүйжчихэл чи ингээл аавч чи ингэж чи одоо ингээл ингэ хэрэгтэй л хүн болгонд очиод амьдралын дээш үлгэл хичээгээд байсан баггүй юу? Сэтгэлийн сайхан заяа. Гэхдээ одоо яг юм дээр тгийж хийхгүй байсан хүмүүс л айгүй дэжгүй гэж байгаа. Яг хичээлээ он сурдаг гэснүүдийг би бол юу хийж байгааг мэдэхгүй. Холбоо болохоор үнэхээр мэдэхгүй. Би бол гэхдээ нэг он сурч исэн хүн нь. Тэгэл бас л мууч явсан юм алга. Гэхдээ болвол яг гэхдээ энэ нь ингээд нэг боловсрол хэрэггүй гэж байгаа юм биш. Гэхдээ зүгээр боловсрлоос илүү ийм
өөр юм soft skill-үүд. Тийм soft skill-үүд харин суулгах хэрэгтэй байхгүй. Тэнгүүд одоо манус ийм амар ийм номын онц сурдаг хүмүүс зүгээр л хичээлс өөр юм сонирхгүй тий. Хичээлэл хийн одоо өөр юм хийх зориггүй болсон гэх юм уу? Би бол нэг бол хичээлсэн дээ. Зориггүй. Манай ингээд багшуул бүр амар муухай юм хийсэн гэж боддоо ш. Би ингээд бүх хичээл дээр л амар онцгой хэвчтэй. Гэт бүр аим дандаа тэгсэн нөгөө нэг шаардлага тавьдаг. Тэр чинь багшаач аяг шүү дээ. Тэгээд өөр хүн харин тэгээ өөрт нь л тэр нь хэрэгтэй заяа. Бидэрт бол бүх хичээл дээр би бол ямар ч хэрэггүй биологи хичээлийг л нойргоо ондог гэсэн заяа. Тэгээд тэгтэл тэрийг аль бүр ингээ бага ангиас нь ээж нь мэддэг байсан бүхэд зөвхөн ингээд энэ хүүхд энэ юмдаа сонирхолтой энүүгээр нь л мэдэх хэрэгтэй гэл атин ингээл хийлгээл англи хэл мэлч гэдэг байсан заяа. Тэгэл тэр хүүхд одоо ингээ амар талаг шууд тэтгэлэг аваад солонгос бусан 100% тэтгэлэг сурвал одоо ингээ айтгийн салбарт амьдсан байгаа байхгүй. Түнтэр хүний шууд ирээдүг бүр ингээ цаатхан юм харсан байхгүй. Тэгсэн чинь намайг болохоор тэгж хэллэгч хүн байхгүй чи зүгээр ингэж бүхэмдэгч хэрэггүй чи зөвхөн өөрийнхөө хэрэгтэй юм л хий гэдэг хүн байгаагүй. Дээрсэн ганц байсан хүн багшлаа шүү дээ. Багш чи уусаа бүгдэнд нь л сайн байх хэрэгтэй. Энийг ингэж чи энэ дээр муудах гэдэг энийг сайжруулах гэл тэгээд харчин үгүй тэр багш харин ийм байхгүй юу. Одоо бидний үед бол ялангуяа одоо би одоо ингэ хүүхдээ амар цаг зарцуулж байгаа шүү дээ. Тэр шиг юм байхгүй шүү дээ. Тэр чинь ерөөсөө хинч хүүхдүүдэд цаг зарцуулдаггүй ийсэн шүү дээ. Тэгэхээр чин багш нар чинь эцэг эхчүүдээс нь их хугацаа хүүхдүүд өнгөрүүлдэг байгаа байсан байхгүй яг эцэм дээр. Тэр хүмүүст чинь яран тасарсан уу? Рекорд нь болцсон уу? За тэгэхээр шүү. Дүгнэлт хэлгээд. Дүгнэлт ер нь бол 10 жил би миний зүгээс дүгнэхэд болно шүү дээ. Багш нар 10 жил ер нь бол хүн болж төлөх шиг амар чухал нөлөөтэй болохоор хүүхд баг 3-1 өдрийн 3-1 хугацааг суул дээр. Тий. 3 мэдгүй хэд чи. Ер нь л амар их цаг юм өнгөрөөсөө. Тэгэхээр багш нар хүүхдүүдэд урам өгөөсэй. Хүүхдүүдийг муу сурдаг, он сурдгаар нь бити ялгаасай л гэж. Тий. Бити шууд эхний хэдэн жилээс стереотип хийж эхлэвчээ. Тий. Тэр хүүхдийн ирээдүйд яаж ч өөртөө амар нөлөөтэй учраас тэр хүүхдийн бүхэл бүтэн хүний амьдралыг шийдэж байгаа байхгүй. Тийм багш нар өөрөө ч мэдэхгүйгээр тийм болохоор ер нь тэгээд жоох мэдрэмжтэй хандаасаа. Жоон байхад яг өөрийнх нь тухай хэлсэн үг хүүхдэд бүр амар гүнэлтчтэй шүү дээ. Тэгэхээр тэр өгнүүдийг аягүй бодолтой хэлж байгаа ч томчуудаа. Өөртөө байсан ч гэсэн тий яг уу ийм академик боловсрол өгдөггүй байсан бол тий бүр хэддүгээр зумдж ин тий зүгээр л ном сум хар болж юм уу гэж зүгээр л хүн зүгээр л он сурдаг муу сурдагаараа ялгахгүй амьдарч болох нийгэм гүйг болдог байсан байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо бити тэгж нэг ялгаач хүүхдийн амьдралыг гоё болохоор гоё чиглүүлж өгөөрэй. Та нар 10 жилийн томчуудад хандаж хэлээд нэг багш нараас нь хандаж хэлж байна. Тэгээд хүүхдүүдэд одоо юу гэж хэлээд бол бид нар ер нь хүүхдүүд бас ийм сонсохгүй гаш гарна ойлгохгүй шүү дээ. Үлээж авч чадахгүй ч юм уу тийм. За яг хоо дунд ангийн ч юм өсвөр насны хүүхдүүд хэрвээ сонсож байгаа юм бол өөрийгөө бусдын үгээр битгий хэлбэржүүлээрээ хэний ч үг чам тамаагүй шүү. Угаасаа ирээдүйд өчнөө олон жил байна. Чиний урд амьдрал beautiful life хүлээж байна. Тийм учраас амьдрал хүлээж байна. Тэгээ өөртөө ихтэйгээрээ хүссэн юм хийгээрээ хүссэн юм руугаа яваа. Сэрэг бити. Битээ бүх хичээлдээ сайн байх гэж хичээгээрээ. Нөгөө л бити яваарай. Тий. 10 жилээ гоё өнгөрөөр яваа. Зүр дурсамж дүүрэн байгаарай. 10 жилд он сурна байна уу? Хинт чамаагүй ажилд ороход ч хэрэггүй нэр юм. Үнгээс шүү. Үнэ. Яэш өх хичээлүүддээ сайн байгаарай. Үнэ. Үнэ. За таны дүгнэлт үү? Миний дүгнэлт үү? Хоёр хайрын сайн бүгдээ ингэ хэлжлээ. Танд одоо юм хайр дурлалын тал дээр хэлэх юм уу? Надад дараа part 2 дээр нөгөө хайр дурлал 10 жилийн хайр дурлалыг Ирээхийн мэдсэн мэдрэмжтэй болохоор. Энд би сая яг дүгнээд хэлнэ гэсэн чинь нөгөө яг нөгөө хинт хандаж хэлгээд байгаагаа гэд ботсон чинь шок. 3 хүнд хэлчихгүй багшд нь аав ээжтэндээ хүүхд. Тэгэл да хинт сонсдож яж болно. Тэгэхээр зүгээр хэлчихэд тэгэж нөгөө дунд нь дүгнж юусаа болохгүй. Тэгвэл би өөрөө дүгнэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр ч амар сонирн болох нь. Ерөнхийд нь хэлэх юм бол 10 жилийн хүүхдүүдэд сурж байгаа хүн хүүхдүүдэд нь хэлж хандаж хэлээд байгаа юм.
Нандаг хэлсүү хэл. Нэр. Нэгээс 10 жил та хэдийн ер нь 10 жил сурж байгаа хүүхдүүд байх юм бол 10 жилд та хэдийн хамгийн 10 жилийн сургуулиас хамгийн гол олж авах ёстой чадварууд чинь хүнтэй харьцаж сурах. Нийгмийн дунд орж өөрийгөө хинбэ гэдгийг олж тогтооход яг нийгэм дунд эзлэх байр суурьаар бага зэргээр тогтоож эхлэх тэг хүмүүстэй харилцаж сурах. Хамгийн гол нь хүмүүстэй харилцаж сурах заяа. Хичээл хийх болвол эхний 5 үзүүлэлтийн л нэг заяа. Хичээлийг хийх ёстой. Гэхдээ яг нөгөө дүнгийн төлөө ш дандаа битгой шиг дүнгийн төлөө биш. Яг нөгөө энэ юу юм бол гэж сурмаар санагдсан юмнуудаа яг сурах хэрэгтэй. Тэгээ 10 жилээ төгсөхдөө би ер нь ямар мэрэгжил, ер нь цаашдаа том хүн болоо юу хийх вэ гэдэгтээ яг цаг гаргаж авах хэрэгтэй. Их хитэ хичээл хийгээ суугаад хүн хизээч тийм бодож амждгүй заяа. Юу ч бодох зав гарахгүйгээр хичээл хийх нь хамгийн буруу. Тэгэхээр өөртөө ингээд юм бодох жоохон цаг гаргах хэрэгтэй. Тэгэд айгүй гоё олон найзуудтай уулзаад алдаа оноо гаргаж болно. 10 жилдээ гаргасан алдаандаа яг 10 жил тахтаа л амар ичдэг. Гэхдээ том болоо бодохоор тэр чинь зүгээр үнэхээр хөвгчлөлтөд дурсамж болдог. Чи яг одоо өчигдөр хүмүүсийн хажууд хичээл дээр умгасандаа хичээж өгөх гээд эсвэл бол зүгээр амар муу гинт F авцсан, эсвэл бол краштай хаягдцсан, эсвэл бол яатсан байдгийг сарын тэмдэгчийн санал дээр суусан чи ирсэн манай анги охин тэгжсэн юм аа. Тийм хүний нэг амар юм болцсон байх юм бол тэр бол нэрээ. Хүүхдийн тэгээ хүүхдсараа гоё ингээд дадлагдаад өнгөрөн шүү бүр дараа нь хэдхэн жилийн дараа мартагдсан. Тэгээ их сургуульд орохоор амьдрал чинь шал өөр болно. Их сургуулаа төгсөөд ажилд орохоор бүр шал өөр болно. Ажилд ороод гэр бүлтэй болохоор шал өөр болно. Хүний амьдрал 5-10 жил болгоо өөр болдог учраас ирээдүгөө бодоод тэгээд одоодоо илүү гоё амьдраараа гоёор хичээлээ хийгээрэй. Бити өөрийгөө их стресстүүлээрэй гэж хэлмээрээ. Тэгээ орой бас нэг 10 жилдээ сурах хамгийн том дадлал зөв суух. Ачиж гэж зөв нойр зөв суух. Тийм байна. За өнөөдөр тэгэхэд болно заяа. Тэгээ амар хэцүү байсан ч гэсэн амар гоё байсан ч гэсэн төгсөөд чи тэртээ тэргүй том болоод өөр болно. Тийм амар хэлдэгтэй. Туулах хэвээр юм а туул үнэхээр хэцүү байлаа. Хэцүү чигээр нь туул амархан байвал амархан чигээр нь туул. За тэгээд аав ээжүүдэд нь юу хэлэх вэ? Нэрээ 10 жилийн аав ээжүүдэд. Багш нарт нь хэлэх юм байгаа юм шүү дээ. Нөгөө нэг сургуулийн захиргаа багш нарт хэлэх юм байгаа юм. Аав ээжүүд гэсэн хүүхдэд анхаарах хэрэгтэй. Аав ээжүүдэд хэлэх юм гэх юм бол аав ээжүүд хүүхдийнхээ хичээл дээр нь анхаарахаасаа илүү сэтгэл зүй дээр нь анхаарад дэмжиж тэгээ сонирхол дээр нь хамгийн нэгдүгээрт хүүхдийнхээ сэтгэл зүйг маш сайн анзаарч авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь хоол ундаа яаж идэж тэр нэг хэрэглээнүүд байгаа шүү дээ тий. Тэднийг нь маш сайн анзаарч авах хэрэгтэй. Тэгээ гуравдугаарт нь яг сонирхол нь юу вэ гэдгийг нь анзаараад аав ээж нь хүүхдийнхээ ирээдүйн зөв мэргэжлэг олоход бүр амар тус болдог. Яг тэгвэл аав ээж хүүхдээ хамгийн сайн мэдж байгаа нөхгүй. Хүүхэд өөрийгөө мэдж байгаагаас илүү аав ээж нь айгүй сайн мэдж идэг тий. Тэгэхээр тэр яг мэргэжлээ сонгоход нь туслаад тэр хичээлүүдээр нь туслаад илүү тутам юмд нь явуулаад өгч явах хэрэгтэй. За тийм ээ. Тэгээд нөгөө нэг багш нар болон сургууль хандаж хэлэхэд бол одоо нэрээ системийн өөрчлөлт сайжраа. Одоо арай л хоцрогдчихэ. Үнэхээр үнэтэй сургууль манай хүүхэд одоо хүн сургуульд явж чинь тэгсэн байсан ч гэсэндээ нэг юм диктатурны юмд байсан юм. Яг миний үед зааж исэн юмнууд нь хүүхдийг ерөөсөө номхон суулгах. Тийм. Номхон суулгаад одоо манай хүүхд ирэхтэй. Гэхдээ таны хүүхд чинь ингээд анги дээр ингээд хөдлөө тийшээ ингээд тахна. Хүй. Би 11-т эрэгтэй хүүхдийг анги дээр 4 цагийн турш хичээл орж явахад 6 цагийн турш номхон суух нь бол би асуудалтай хүүхд гэж бодно тийм. Би асуудалтай. Үгүй охин ч нөө октод өөр. Октод чаал өөр яг суудаг. Хөвгүүд бол тийм их юм бол өөр ихгүй. Хөвгүүд чинь тестостерон өндөртэй байхгүй. Тэр угаасаа боломжгүй. Тэгэхээр юмыг өөрчлөж 10 жилийн хүүхдүүдийг хүнтэй зүү харьцдаг болгооч хичээлээ заахаасаа гадна хоол унд хийж сургаач. Хүнтэй зүү харьцуулж сургаач. Амьдралын адгийн наад юмнууд сургаач. Тэгээд ядчил одоо юм цахилгаанаа нэмнэхтэй нэг юм орчин үеийн юмнуудаа сайн сургаач. Манай хүүхдийн сургууль дээр нь AI-ийн шинэ хөтөлбөр нэмэгдэж байгаа гэж байна. Тэрийг бол аягүй сайн гэж бодож байна. Яг орчин үеийнхээ юмнуудыг судлаад тэгээд тэрэн лугаа чиглэсэн багш нараа зөв сонгооч. Багш нараараа хүүхдүүдэд бити бүл идүүлээч. Тэгээ зөвхөн мөнгө олох гэж сургууль нээсэн бол та сургуулаа хагаад болох хэрэгтэй. Өөр юмнаас мөнгө олоорой, баар нэгэд мөнгө олоорой гэж зөвлөё. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.